За баярлалаа. Ямар ч байсан Монгол төрийн бас төрийн тэргүүний сонгуул ингээд шувдрах дуусах шатанд орж байна. Энэ сонгуулийн хуулийн нэг сайн тал нь богино хугацаанд бололцсон маш сайн байна. Хуучин шиг 45 хоног байсан бол бид одоо бүр төрөөрөө тоглоод эдийн засгаараа тоглоод дуусах байлаа. Сая бол ер нь одоо дахиад нэг 20-30 хоног болох юм бол ер нь хоёр нам болвол зарим нь төрөө дуусгаад, зарим нь эдийн засгаа дуусгаад тэгээд нөгөө жомоо алах гад гэрээчтав гэдэг шиг төрийн тэргүүнтэй байсан байгаагүй адилхан болчих байлаа л да. Тэгээд богино хугацаанд ямар ч байсан дуусна яамаа да гэж бодож байна. Ялангуяа одоо алчилсан нам тэр дундаа одоо шинэ төрийн тэргүүн болох гэж байгаа хүн өрнөөс салгана гэд ард түмнийг маш их сэтгэл хөдлөсөн. Одоо энийг бүгдээрээ дэмжээл явъя. Одоо нөөдөө 3 болох уу яах уу гэл болцоог нь хайцгаая. Сая бол ер нь бол нэр дэвшигчид өгсөн дүн биш шүү. Ардын намд өгсөн дүн. 65-аа байж хагаад дэндүү богино хугацаанд дэндүү урт хугацаа гэж хэлж байна л да. Жилийн дотор ямар ч өөрчлөлт хийж чадаагүй. Тэгээд нэг судал дээр байн хувирдаг. Тэгээд ялангуяа хит улаардаг. Тэр дундаа бүр улаан цай нэр дэвшигчийнхээ эсрэг ажилдаг. Эдэнд чинь юу гэдгийг ив түнжинтэй байхын тулд ардын намыг олонхороо сонгосон шүү дээ уг нь. Дундаа хагараад байна, бутраад байна, баяр шиг зүгээр ив түнжинтэй байгаар нь ардын нам хуучнаар бол хувьсгалт нам юм да гэж бодоод сонгосон. Харамсалтай нь тэгээд эхнээсээ ч одоо юу гэдгийг бид ч мөнгө тараасан, тэд ч мөнгө тараасан, бид ч муухай, тэд ч муухай гэж яриад эхлээд байна л та. Тэгж бас юу гэдгийг Монгол төр өнөөдөр цаашаа урагшаага явах хэвээр, урагшаага харж ярих хэвээр. Тэр утгаараа өнөөдөр энэ хагарал бутарлаа хойш тавиад одоо хамтдаа хөгжлийн төлөө явахыг би бол уриалж байна. Тэгээ үндсэн хуулиа ер нь яаралтай өөрчлөх хэрэгтэй мэн гэдэг саналтай би санаа нэг байна. Ялангуяа их хурлын гишүүдийг 40 нас, ерөнхийлөгчийг 60 юм уу 65 нас болгомоор байгаа. Тэгэхгүй бол одоо ингээд ерөнхийлөгч нэг 40-тэй 50-тай буучаал тэгэл ерөнхийдөө юу хийх үү гэд тэгээ ямар пенсэндээ гарсан хүн биш. Дахиад янз бүрийн нөгөө нэг хувилдаан, бодлон, луур, дээрэм, тонуулаа эхэлдэг байхгүй юу? Одоо 5 дахь ерөнхийлөгч буюу бид нар яг нэг үгүй хэлэхэд 4 хүний нүүр үзэхтэй өнөөдөр 40 жилээр хөгшөрчөөд байна шүү дээ. Аргаа барж ийнээр. Одоо 5 дахь ерөнхийлөгчөө бид нар яг өнөөдөр нэгэнт ирж байгаа хүнийг бид нар 2 гараа тосоод авсан дээрээ. Дээрээс нь энэ сая сонгуулиар хураагдсан мөнгнүүдийг одоо улсын орлого гэхээсээ илүү улсын цэцэрлэг болгомоор байна л да. Ялангуяа манайхаас одоо 50 сая вон ирэх юм шиг байна. За танахаас одоо нэлээд хэдэн төгрөг бас ирж байгаа сураг байна. Ардчилсан намаас 1 тэрбум ирж байна. Тэгээ бүгдийг нийлүүлээд тусгай сан байгуулах хууль оруулаад тэр хураагдсан мөнгүүдээр хүүхдийн цэцэрлэг бариул яасан бэ гэж бодож байна. Хүүхдүүд маань хүмүүжилтэй байвал хөгшчүүд бид нарыг одоо юу гэдгийг хараад одоо юу гэдгийг нэг юм бодог гэж би зүгээр уриалж байна. Ялангуяа өнөөдөр бидний бас нэг хэлмээр байгаа санаа бол өнөөдөр энэ төрөөр тоглодог энэ залуучуудыг одоо болмоор байна бас. Яа би одоо өөрөө бас залуу хүн гэж өөрийгөө боддог. Гэхдээ өнөөдөр Монгол төрийн, Монгол хуулийн өмнө өнөөдөр яг нэг үйлэхэд бол бас хүндэтгэлтэй хандмаар байна. Ёс төр төмбөр ёс юмбар гэж үг байдаг. Тэр утгаараа өнөөдөр нэг үйлэхэд бол бас ахмадуудаас тэр дундаа олон удаа их хурлын гишүүн болсон улс төрчдөөс суралцмаар байна. Зүгээр л тугаан мандуулаад давхидаг. Өнөөдөр бол ялангуяа манай Монгол Ардын нам бидний бас нэг өгшилтэй намыг сая сонгуулиар ямар муухай харагдуулав. Шившигтэй байна. Тэрэндээ та нараас хариуцлага тооцоорой гэж би хэлмээр байна. Дээрээс нь өнөөдөр ажлаар оролцдог байхын тулд энэ хуулийг өөрчлөмөр. Юу ярьж болох, юу ярьж болохгүй гэж. Жишээлбэл эхнэрийн ярмааргүй байна, гэр бүлийг ярмааргүй байна, үр хүүхдийг ярмааргүй байна. Тэрэн бүр хуулиар хатуу хориглчмоор байна. Зүгээр ажиллаад яар гэдэг. Ажиллаар яар сурчлагаа хийдэг баймаар байна. Бид мөрийн хөтөлбөрөөр багаа танилцуулдаг баймаар байна. Тэгээд түрүүн 2 шатны тухай би нэг зүйл бодож илаа. Америкт бол тэгэл төлөөлөгчд нь ард түмэн гаргаад ирсэн ч гэсэн Хиллари Клинтон гаргаад ирсэн төлөөлөгчд нь бол гаргаагүй тэгэл Трампыг гаргацсан шүү дээ. Энийг харж ил ерөнхийлөгчийн одоо юу гэдгийг үндсэн хуулинд тийм л 2 шаттай болсон байх л да. Тэрнээс биш сая одоо юу гэдгийг 2 удаагийн санал хураалтыг 2 удаагийн шатны сонгуул болсон юм шиг ярих хэрэггүй. Тэгээ нөгөө талаас энэ захиргааны зөрчлийг шийдэж дуусаагүй байхад сонгуулийн хороо шууд 7-8-9 гэдэг бол айгүй утгагүй байсан шүү. Тэгж бас нөгөө хүний олон хүнээ барьж идэнэ гэдэг шиг том намд бялдах царайлах хэрэггүй шүү. Саяны сонгуулиар бас нэг гоё үг хэвшлээ. Тэр нь бол бялдаг гэж үг. Дээр үед